Масс бэрлийн холбооноос явуулж байгаа экчүүдийн цувралт маань тавтай морилцгаано. Өнөөдрийн дугаараар бид нар герман хэл шинжилэл буюу хэл шинжилэл гэсэн хоёр мэргэжлийг сонгож авсан байгаа. Ингээд дугаар болгон дээрээ сонгож авсан мэргэжлийн талаар герман улсад суралцахад хэрэгтэй бүх мэдээллийг өгдөг байгаа. Бид нар ерөнхийдөө энэ ярилцлага 3 хэсэгт хувааж хийж байгаа. Эхний хэсэг нь бол тухайн мэргэжлээр сурахад герман улсад их сургуулиудад нэг ямар шүү бүтэц болон агуулгатай хичээлүүд ордог. Хоёр дахь хэсэг маань болохоор герман улсад тухайн мэргэжлээр сурахад оюутны амьдрал хэрхэн өрнөдөг, харин 3 дахь хэсэг маань тухайн мэргэжлээр сураад төгсгöd ажлын ямар боломжууд байдаг вэ гэсэн 3 сэдвээр ярилцдаг байгаа. Одоо ингээд сүүлчийн буюу 3 дахь хэсэг болох энэ мэргэжлээр герман улсад сураад төгссөний дараа карьерийн ямар боломжууд байдаг гэсэн сэдвийн талаар ярилцъя. Ингээд эхний асуулт маань энэ мэргэжлээр төгсөд германд юу хийж болдог вэ? Түрүү нөгөө эхний юун дээр хэлжсэн шүү дээ. Намын анзаараад чинь маш олон төрлийн хичээл сонгох боломжтой юм байна. Тэгэхээр олон тал руу ингэж хөрвөх боломжтой юм байна гэх тээ. Яг тэр бол яг үнэн. Манай германистик болохоор ер нь бол хамгийн нэгдүгээр ээлжинд мэдээж хэрэг герман хэл судлаач хүн болно тий. Тэрүүгээрээ судлаач чиглэлээ бариад явхад бол герман ялангуяа хөгжингөө орнууд бол ийм судалгааны чиглэл дээр бол маш их хөрөнгөийг зарцуулж идэг штэ тий. Тэгээ тэрийг бас дараа нь би нөгөө нэг хүүхдийн нэг аюу гоё асуулт байсан тэрэн дээр хэлж өгнө гэж бодож байгаа. За тэрнээс гадна герман хэлний багш болж болно мэдээж. Гэхдээ герман хэлний багш болох нь бас хоёр чиглэлтэй. Нэгдүгээр ээлжинд герман хэлний багшийг бэлддэг бас нэг өөр анги байгаа тий. Энэ германистикаар герман хэлний багш яаж болох вэ гэх юм бол цааш нөгөө юм Weiterbildung буюу мэргэжлээ дээшлүүлээд 1 жилийн тийм мэргэжил дээшлүүлэх сургууль буюу DAF тий. Deutsch als Fremdsprache герман хэлийг гадаад хэл талаас нь гэх юм уу тий. Тэгж заах тийм нөгөө нэг мэргэжил дээшлэх сургуульд яваад герман хэлний курсүүдэд болон эсвэл болоод гадагшаа одоо ялангуяа энэ нөгөө герман орны энэ амбицтэй нөгөө гадагшаа өөрийнхөө хэлийг хөгжүүлэх англи хэлтэй өрсөлдөхүйц болгох тэр өөрсдийнх нь тэр нөгөө бодлогот нь бас нөлөөлж байгаа учраас тэр бодлогоо барьж байгаа учраас тэрний дагуу дэлхийн өнцөг болон бүрт герман хэлний багшаар курсүүдэд очиж сурах, ажиллах боломжтой гэсэн үг. Тэгээ энэ бол бас сүүлийн үед ялангуяа маш их олон оюутнууд, герман оюутнууд ялангуяа өөрсдөө нөгөө дэлхийн орнууд руу явж герман хэлээ заах тийм сонирхолтой хүүхдүүд ялангуяа энэ германистикаар сурсан хүүхдүүд тэр нөгөө мэргэжил дээшлэх сургалтанд яваад тийм юм болол маш их хийж байгаа. Тэгээд мэдээж хэрэг орчуулагч болж болно. Цааш нь үргэлжлүүлээд мастертаа сураад те бүр мэрэгчсэн орчуулагч юуч болж болно. Би яхаа нөө улс төрийг бас хажуугаар нь сонгон суралцж байгаа учраас улс төрөөрөө бас цаашлаад ямар нэг газар ажиллах бас боломжтой. Тийм тэгээд мэдээж хэрэг миний хувьд бол сэтгүүл зүгээрээ цаашаа ажиллах боломжтой гэсэн үг. Яг одоогоор бас өөрөө би яг нэг юм зүрээс бариад авсан байгаа болохоор тэр миний хувьд өөрөө тэнд маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд энэ тэнд радиод, сонинд, телевизэд хаач хийж болно сэтгүүл зүгээр ажиллах боломж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг бусад нөгөө гадаад оюутнуудад бол боломж нь илүү бага байдаг л та. Нөгөө өөрийн аян хаймшин те одоо яг герман хүмүүсээ бодох юм бол гадаад оюутнуудад тэр боломж нь арай бага. Яг тэр хэлний бэрхшээлээс шалтгаалаад мэдээж миний яг өөрийн төрлөх хэл учраас биш учраас үнэлтэй талууд байна. Гэвч энэ бүх төрлийн тал руу шилжиж болно. Тэгээд бас миний нөгөө нэг яг миний үндсэн анги чинь бас нөгөө нэг соёл судлал гэдэг байгаа шүү дээ, тий. Kulturwissenschaft, Literaturwissenschaft, Vergleichende гэдэг харьцуулсан утга зохиолбол буюу соёл судлал гэдэг. Тэнгүүд бас соёлын чиглэл рүү бас орж болно. Музейд ажиллаж болно. Музейний одоо цаашаа тэр чигээрээ бас тэр чиглэл рүүгээ бас цааш нь үргэлжлүүлээд нөгөө юу хийж болно, тий. Мэргэжлийн юунууд өгдөглээ. Мэргэжил дээшлэх сургалтанд явж болно те. Музей одоо соёлтой холбоотой бас чиглэлүүд рүү ажиллах боломжтой гэсэн үг. За энэ дээр үргэлжлүүлээд цааш нь нэмж хэлэх мэргэжлүүд Наскагийн хувьд байна уу? Тэгээ ерөнхийдөө бол азаа хичээг бас айгүй болон
миний бас нэрлэгчээсэн айгүй олон мэргэжлүүдийг хэлсэн. Тэрэн дээр нэмэхэд нэмийг гэвэл одоо бас одоо компьютерийн хэл шинжилэл гэдэг. Одоо жишээлбэл чатбот бичих ч юм уу тийм одоо хэл судлаачийг зөндөө хайдаг юм байлээ. Тиймэрхүү компаниуд дээрээс програмчлах бас чадвартай байх хэрэгтэй гэсэн үг үү? Тэгээд бас програмчлах бас тэрийг бол заавал шаарддаггүй юм байлээ одоо. Гэхдээ тэндээ яг ямар хэсгээр нь ажиллахаас тэрнээсээ шалтгаалах байна. Яг хэл лингвистикээс орсон хүмүүс бол тэнд ажиллахдаа ер нь бол одоо тэр чатботын бичиж байгаа одоо бичсэн хариултыг ер нь анализ хийх ч юм уу тиймэрхүү юм хийдэг юм шиг байна. Би нэг ганц хоёр газар руу бас веб аппликейшн явуулж байсан. Эсвэл одоо MS Alexa гэдэг юу байдаг та sprach assistent. Тий. Би Alexa дээр нэг ярилцлаганд орж ирсэн. Тэгээ айгүй их юм орчуулагчаар ажиллах бас өнөх боломж байдаг юм билээ. Нэг юм IT компани жишээлбэл нэг орчуулагч хайж байсан. Тэгээд азаа хичээлжээс соёлын чиглэлээр янз бүрийн бас одоо event management тиймэрхүү компаниуд ажиллах боломжтой юм билээ. Тийм. Бас нэг public relations-ийг хариуцах том компаниуд ч гэсэн байгууллагын харилцаа холбооны хэсэгт ажиллаж болох юм тийм. Окей. За тэгээд өөр ажлын байранд ер нь хүрэхийн тулд юу хийх шаардлагатай байдаг вэ? Та нарын зүгээс ч гэсэн дадлагууд хийж ирсэн үү? Тэгээд тухайн мэргэжлүүдэд одоо яг саний дурдсан мэргэжлүүдээс шалтгаалаад тус ингээд бас бүр шаардлагууд байдгүй. Тэгээд ерөнхийдөө карьерийн боломжийг өсгөхийн тулд та нарын зүгээс ямар зөвлөгөө өгөх анханаас юунд анхаарч явах хэрэгтэй вэ? Тийм миний хувьд болохоор Германд би энийг хэлье гэж бододсон оюутнуудад нөгөө Германд энд байгаа одоо энд цаашдаа үргэлжлүүлэн ажиллая гэж бодож явах юм бол магадгүй цаашаа Монголд ч гэсэн илүү өөр болох. Гэхдээ Монголд арай ийм нөгөө нэг ийм одоо юу гэдэг онцгой шаардлагуудыг нэг амар авч үзэхгүй байдаг юм шиг надад байхгүй нөгөө яа тэгэхээр манайхан чинь нэг танил талмалаараа тэгээ нэг орчдөг учраас Германд бол тийм ойлголт байхгүй. Заавал чиний нөгөө CV буюу те чиний анкет чинь бол маш баян байх хэвээр бүх төрлийн юмар. Тийм учраас ганцхан одоо сургуулийнхаа явцдаа чиний одоо сургуулийн байгаа одоо сурсан байдал биш чиний дүн нэгээс илүү чиний бас хичээлээс гадуур одоо хийжсэн сайн дурын үйл ажиллагаа тий дээрэс нь одоо энэ тэнд тэтгэлэг авсан бол тэр тэтгэлэг мэдээж хэрэг оюутан солилцооны хөтөлбөрүүд тий иймэрхүү юмнууд бол маш их чухал болдгоо. Тийм учраас ирээдүйд чи одоо өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллая энэ чиглэл рүүгээ одоо би энэ чиглэл рүү явъя гэж бодож байгаа бол яг тэр чиглэл рүүгээ маш их зүйлийг чи өөрөө оюутан байх хугацаанд гаргах хэрэгтэй. Яагаад оюутан байх хугацаанд гэдэг байгаа гэхээр оюутан байх хугацаанд чамд маш их давуу талууд байдаг. Ихэвчлэн одоо дадлага жишээлх юм бол тий дадлагын ажил маш хийсэн байх шаардлагатай. Дадлагын жишээлх юм бол оюутнуудыг л ихэвчлэн авдаг. Төгссний дараа дадлага олох бол маш ховор. Яагаад тэгэхээр төгссөн учраас шууд ажил хайх хэрэгтэй болдог тий. Тэгэхээр дадлага маш зөв олоод болж өгвөл ганцхан биш ганц хоёроор тогтохгүй боломж нь байвал хийж явах хэрэгтэй. Тийм тэгээд тийм нөө оюутан солилцооны хөтөлбөрт би бас заавал явж үзэх хэрэгтэй гэж бодоод байгаа. Тийм оюутан тэрийг одоо ярих нь зөв. Эсвэл дараа нь яг зөв. За. Тийм тэгээд миний хувьд болохоор би нөгөө Европын холбооны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад Швед рүү 1 жил яваад ирсэн байгаа. 1-2 семестр явсан гэсэн үг тийм. Тэгэнгүүт тэр маань бол маш том давуу тал өгдөг шүү. Ялангуяа Европод сурж байгаа энэ хүүхдүүдэд ганцхан герман гэлтгүй тийм. Европын холбооны ганц давуу тал чинь ерөөсө тэндээ байгаа. Тэгээд тэрэнд яг хөө мэдээж эрэг бүх өссөн хүүхдүүд явахгүй. Чи нөгөө материалаа өгнө юу өргөдөл гаргана тийм.
тэгээ материалаа өгөөд бивэм болсны дараагаар тодорхой хүүхдүүдийн дээр тэр нөгөө материалуудаас сонгогдоод тэгээ тэр орнууд руу явж сурах боломж байдаг шүү. Тэр нь тэгээд очоод нөгөө чиний миний хувьд болохоор Шведэд болохоор Швед чинь нөгөө өртөг өндөртэй учраас юу яд юм бэлээ. Арай нөгөө өгөх тэтгэлэг нь арай өндөр. Тэгээд яг сургууль нь үнэгүй учраас би бол 450 евроны тэтгэлэг авсан. Тэгээд 450 евроор болохоор би ерөөсөө яг л амьдарсан. Анхнаасаа л нөгөө Монгол Германд ч гэсэн яг л тэгж нөгөө хичээлийн хажуугаар 450 евроны ажил хийж яадаг учраас чинь те тэнгуут нөгөө байраа аз болоход би аюу хямдхан байр болсон байхгүй бас. 300 евроны байр болоод тэгээд 150 еврогоороо үндсэндээ сарынхаа идэж уух юм аваад тэгээд мэдээж ирэг яг Германда болохоор үргэлжлүүлээд нөгөө нэг датаглаа төлөх хэрэгтэйсэн. Тэрэн дээр бол мэдээж өөрийнхөө нээсээ юу асан нөхрөөсөө тэтгэмж авсан гэх юм уу тэтгэмж чинь тослолцоо авсан. Тэгээд ер нь бол тийм тэтгэлэг аюуны тэр тэтгэлэгтээ яваад ирэхэд бол алдах юм байхгүй гэдгийг бодоод хэлэх гээд байна. Тийм тэтгэлэг тэгээд дадлага маш их чухал. Дээрээс нь бас сайн дурын ажлууд хийж явах хэрэгтэй. Миний хувьд бас нөгөө нэг сайн дурын ажил юу гэсэн гэхээр нөгөө хичээлээсээ гадуур би энд одоо Монголоос ирж цагаачилж байгаа монголчуудаа тийм нөгөө орчуулга маш их хийжсэн. Герман хэлнээс монгол хэл рүү, монголоос герман руу тий. Тэгээд тэрийг болохоор юм нөгөө сайн дурын улаан заалмай нийгэмлэг Германы School Caritas гэдэг юм олон улсын юм тусламжийн байгууллагуудад тэр нөгөө цагаачид маань ихний ээлжинд ингэж нөгөө нэг хуваарлагдаж очдог байгаа. Тэгээд тэнд нь нөгөө хэлний бэрхшээл гардаг учраас орчуулагчид бас маш их айждаг. Тэгээд тэнд нь би сайн дурын тийм орчуулга маш их хийж явж байсан. Тэгээд тэр маань ч гэсэн сүүлд ингээд одоо ботход миний юунд нөгөө оюутан солилцооны хөтөлбөрт явах маах тиймэрхүү босод ийм төрлийн юмнуудад маань маш их нөлөө болсон болов уу гэж боддتي. Яг зөв. Яг гоё. Учир дараалалтай санагдчихэв. Таны одоо CV-г ингээд сонсоход. Тэгээд түрүүн энэ бас чатанд асуусан байна л да тэтгэлийн талаар яриач гэсэн. Тэгээд мэдээж яг гоо энэ таны азаашийн танилцуулсан тэтгэлийн хөтөлбөр нь болохоор яг энэ хүүхдүүдийн асууж байгаа тэтгэлгээс арай өөр ч гэсэн ийм тэтгэлийн боломж ч гэсэн байдаг шүү гэдгийг нээж харуулж байна. Хөтөлбөрийн нэр нь болохоор Erasmus гэж байдаг байгаа. Тэгээд тэгснээр одоо тухайн гадаад Европын улс орнуудад айгүй өндөр төлбөртэй сурдаг сургуулиудад ч гэсэн одоо нөгөө сурагч саналцааны хөтөлбөр тэр сургалтын төлбөрөөс нь чөлөөлөгдөд тэгээд дээрээс нь тэр Erasmus-ын тэнцчих юм бол тэтгэлэг аваад ингээд суралцж болдог байгаа. Тэгээд тэрэнд нь гэхдээ бас хамрагдахын тулд яг сонгогдох гэсэн тийм даваанаас гадна нөө эртнээс яг юма төлөвлөөд одоо жишээлбэл Шведэд сурахын тулд азаагч ч гэсэн швед хэл суугаад швед хэлний диплом авч тэрийг бас ингээд материаланда бүрдүүл хавсаргаж иж бас сайн нэг тухайн улс орнууд руу явах хэрэгтэй болдог. Манай найз жишээлбэл Израиль, Гүрж мөрж гэх улс орнууд руу явахдаа ч гэсэн яг тэр хэлээр нь хичээл үзэхгүй ч гэсэн тэр хэлнийхэн дипломыг нь бас хичээлэн суугаад авч иж явах хэрэгтэй авч исэн. Тийм яг үнэ. Тэнийг юм дахиад хэрвээ Erasmus-аар явхаар болох юм бол намынгийн хэлдгээр эртнээс бэлтгэх ёстой. Дээрээс нь сургуулиуд маань маш эртнээс нөгөө өргөдлүүдээ авч эхэлдэг. Ер нь бол бараг жил хагасын өмнөөс авч эхэлдэг шүү. Дараа жилийн одоо би жишээлбэл дараа жилийн өвлийн семестрт явна гэж үзэх юм бол би өмнөх жилийнх нь өвлийн семестрээс нь эхлээд материалуудаа өгөөд 12 сард нь надад тий 10 сард нь би материалаа өгөөд 12 сард нь нөгөө цүүсаагаа буюу те ингээд явах боллоо гэдэг юм юугаа нөгөө позитив хариугаа аваад тэгээд нэг сараас нь ингээд юмнуудаа бүрдүүлж эхлэе. Тэгээд дараа жилийнх нь 10 сард нь очиж сургуульдаа суусан байдаг шүү. Тэгэхээр маш их ер нь тийм хугацаа шаарддаг тий. За окей. Тэгээд Наскийн хасаа бас асууя. Энд бас хүүхд тодорхой асуусан байна. Төгсний дараа шууд үргэлжлэн ажиллахын тулд сурж байх ёстой юуг анхаарах ёстой вэ? За азаагч бас хэлсэн байгаа тий. Тэгээ хичээлийн хажуугаар энэ мэргэжлийн дагуу ямар газруудад ажиллах боломж байдаг вэ? Хаанаас сайн дурын ажлуудыг олох вэ гэсэн байна. Тэгээд манай Наска ч гэсэн дадлгууд хийжсэн байгаа. Тэгээд дадлгуудаа яаж олж исэн бэ? Тэгээд яг төгсөөд шууд ажиллахад ер нь бэрхшээл байдгүй шууд ажиллах боломж хэр байдгүй гэсэн талаар бас хуваалцаач.
Эхний асуултанд хариулж одоо төгссөний дараа шууд өргөжлүүлэн ажиллахын тулд сурч байх явцдаа юуг анхаарах ёстой вэ гэж асуусан байна. Ер нь бол одоо чи яг ажил хайгаагүй ч гэсэн одоо явандаа ер нь өргөдлөө явуулж ивэл зүгээр байх гэж бодож байна. Одоо компаниудаа ер нь бол эртхэн холбоо тогтоовол зүгээр би яг дадлаг хайж байхдаа бас айгүй олон газар руу өргөдөл явуулж байсан. Тэгээд яг зарим газрууд нь одоохондоо бид нэр өөр хүн авчлаа ч юм уу эсвэл одоохондоо энэ байр хүн хайгаагүй байна. Гэхдээ чиний бичиг баримтыг авч үлдээд хэрвээ дахиад ийм одоо ажлын байр гарвал чамтай холбогдно гэдэг айгүй компаниуд бичижсэн. Тэгээд зарим компаниуд угаасаа нэг хагас жил мөлийн дараа ч юм уу ер нь ганц хоёр чамтай холбоо барина. Тэгэхээр ер нь ингээл LinkedIn-ээр сайн хайгаад жоохноор сард ядаж нэг ганц хоёр аппликейшн явуулж ивэл чамд дараа нь хэрэгтэй байх гэж бодож байна. Хичээлийн хажуугаар энэ мэрэгжлийн дагуу ямар газруудад ажиллах боломж байдаг вэ гэж асууж байна. Миний хувьд бол миний яг одоо хийж байгаа ажил бол миний яг сурж байгаа одоо нэг тийм амар холбоотой биш. Гэхдээ би өөр одоо орчуулгын агентлаг руу юм бичиг баримтаа явуулж байсан. Зарим нь яг тэр үед хүн хайгаагүй байна. Гэхдээ одоо нэг одоо чи сонирхож байвал бичиг одоо яг одоогийнхоо CV-г явуулаач гэж хариу ирж байсан. Тэгж хариулмаар байна. Тэгвэл бас наадах чинь гэсэн мэдмээр юм байна. Яг төгсөөгүй, яг одоогоор ажил хайгаагүй байсан ч гэсэн ерөнхийдөө материалаа бүртгүүлсэн. Тэгээд тэднэрийг байгууллагууд руу явуулж л гэсэн зөвлөгөө шүү дээ, тийм ээ? Тэгээд NASCAR-ийн хувьд ч гэсэн дараа нь тухайн байгууллагуудаас нь хариу ирээд тэгээ холбогдчихсэн гэсэн туршлагатай байгаа юм байна. Тэгэхээр та нар ч гэсэн бас LinkedIn гэдэг social media application байдаг те ажил олдог. Тэр нэрэн дээр ч гэсэн профайлаа бүрдүүлээд компаниуд руу тэгээд юмнуудаа явуулж байгаа юм бол чиний нэрийг чинь санаж идэг. Тэгээд дараа нь ажлын байр гарахад чамтай холбогдох бас магадлалтай байдгаа гэж зөвлөгөө өгч байна. За окей. Тэгээд тухайн мэргэжлэр чинь төгсчөөд тэгээд ажиллахад өөрийгөө бас цааш нь одоо Weiterbildungsmöglichkeiten гэдэг чинь тэгээ германаар цаашаа ингэж мэргэжлийг дээшлүүлэх шаардлага байдгүй. Эсвэл бол ер нь бакалаврын зэрэг эсвэл мастрын зэрэг өөрчилсөн байхад цаашдаа ингэж ажил олоод явхад гайгүй байдгүй. Тэгээ бакалаврын хувьд болохоор ер нь Германд бакалавртай ажил олох боломж бол бас байдаг. Гэвч түрүүний хэлсэн хэрвээ герман хэлний багш болёо гэж бодох юм бол зайлшгүй хийх шаардлагатай тэр нэг мэргэжлээс дээшлүүлэх сургалттай. Тэгээ DAF, Weiterbildung тэрийг заавал хийх хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол зайлшгүй хийх шаардлагатай юмнууд бол байгаа. Сэтгүүл зүгээр жишээлбэл цаашаа явъя гэж бодох юм бол би германистгаар төгссөн хүний хувьд аль болох сэтгүүл зүйн чиглэл рүүгээ бас өөрийгөө жоохон ингэж мэрэгшүүлж гүнзгийрүүлж сурах хэрэгтэй. Тийм учраас телевизүү үгүй сурсны дараа л да. Сурж явах явцдаа илүү тэр бол дадлаг болчихно л тоо. Сурсны дараа өөрийгөө нөгөө мэрэгжил дээшлүүл яг гэх юм бол магистр сурч олон мэдээж эрийг. Тэрний хувьд яг миний одоогоор надад хамгийн ойрхон байгаа юм маань юу гэхээр би Deutsche Welle Академи гэхдээ энийг бол би анханасаа л ерөөсөө ер нь Германд ирэхдээ Deutsche Welle Академи мастер сурна гэж ирээд тэр маань нөгөө хэлний мэдлэг маань бага байсан учраас болоогүй байхгүй. Тэгэхээр би тэрэндээ өргөжлүүлээд Deutsche Welle Академида мастертаа сурах гэсэн бодлол бол байгаа. Магадгүй бас гэхдээ нөгөө германчин манай NRV мужчин өөрөө нөгөө made in муж гэж ярьдаг штэ тэ нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш ихтэй. Тийм хэвлэлийн хот гэж ярьдаг байхгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хот гэдэг те. Тэнгүүт нөгөө одоо юм том радио телевизүүд маань нөгөө өөрсдийнхөө хүмүүсийг бас дадлагжуулж бэлдэж авдаг байгаа. Тэрийг нөгөө германаар бол одоо тийм волонтариад бэлдэх тийм юмыг бол хийх боломжтой. Тэр маань үндсэндээ чи тэр газрын дадлагжигч ажилтан болж орно гэсэн үг. Тэгээд телевизийн одоо хүмүүсээс радиогийнхаа хүмүүсээс ажиллаа сураад
тэгэх хавцатаа мэдээж эрэг цалинтай бага хэмжээний гэхдээ яг нэг үндсэн цалин биш бага хэмжээний цалинтайгаар тэгээд дадлага хийгээд ажлаа сураад тэгээд дараа нь үргэлжлүүлээ тэр газрын ажиллах боломжтой тийм боломжууд бас байдаг. Ер нь бол Герман улс маань өөрөө ерөнхийдөө нөгөө мэрэгжил дээшлүүлэх сургалт гэдгээр маш их юутай шүү дээ тийм. Маш их боломжуудыг өгч яадаг тийм улс л та өөрөө. Тий. Ер нь тэр волонтариат гэдээ ярьж байгаа юм нь болохоор бид нар өмнө бас нөгөө эрх зүйн талаар ярьж байгаа волонтариат гэж ярьжсэнтэй жоохон төстэй тухайн байгууллагынхаа одоо олон ингээд салбарт нь ажиллаж болдог гэсэн үг байхгүй хэлцэст нь ингээд нэг хэлцэст нь одоо редакцт нь ажиллаж байгаа бол нөгөө хэлцэст нь дараа чиглэлдээ одоо нөгөө бичиж авах телевизийн одоо техник сурж авдаг ч юм уу. Тэгээд олон газар юмнуудыг сурж агаад ерөнхий тухайн байгууллагын одоо үйл ажиллагаа яаж явагддгийг ойлгохоос гадна би бас аль хэсэгт ажиллахаа мэдээд тэгээд тухайн байгууллагатаа бас яг аль биесны ажилтан болоод үлдэх магадлал байдаг байгаа. Тэгээд ялцгүй мэрэгчлэнгээр ороог болохоор цалин авдаг хэдийч арай жоохон бага байдаг. Тэгээд нэг юм тийм герман хүмүүсийн хувьд бас заримдаа бас нэг жоохон дурамчин байгаад байгаа юм шиг санагдтыг. Шууд ингээ ажилламаар байтал нэг шүүлтүр айгүй ихтэй болохоор шууд ингээ ажлын байранд хүрч чадахгүй тэгээд ялцчихгүй волонтариат хийх шаардлагатай болоод идэв юм шиг бас анзаарчихсан. Гэхдээ ер нь юм сурахад бол ярал даарна гэдэг шиг ер нь илүүдэхгүй хийхэд ч гэсэн. Тийм тэгээд нөө Medienstadt гэдээс нөө хэвлэл мэдээллийн хот биш нөгөө мууж улс шүү гэдгийг сонсогчдоос хэлгээд нөө NRV гэдэг тийм мууж улс тэгээд дээрэс нөө манай азаа ихч болохоор бон сурж байгаа. Тэгээд түрүүн Кольны талаараас ярьжсэн. Кольн ч болохоор айгүй их нөгөө нэг телевизийн сувгуудын яг үндсэн төвүүд нь байдаг газар. Тэгээд сонин хэвлэлийн ч гэсэн төвүүд нь айгүй их байдаг. Хамбург тэгээд Кольн хотууд тийм. Тэгэнгүүт энэ хотууд жишээлбэл энэ чиглэлээр сурж байгаа тохиолдолд бол нэг тийм телевизийн редакц центрт бол оюутны ажил айгүй гайгүй олдчихдээ юм шиг санагдсан. Тэгээ бон Кольн болохоор бас айгүй зайны хувьд ойрхон байдаг болохоор бон сурангаа Кольнд ч гэсэн тэгээ ажиллах боломж байдаг тий. Яг нэг Кольн бон хоёр маань айгүй ойрхон хотууд байхгүй. Бас магадгүй Кольн юу юм бон юу ингээ гайхчихж бас магадгүй тий. Яа хотууд тий. Окей. За Наскагийн хувьд өөр зөвлөх юм байна уу? Ямар нэгэн волонтариат скол мастрынхаа дараа ч гэсэн чи мэргэжил дэвшүүлэх юм хийн гэж бодож байгаа юу? Миний хувьд ч гэсэн би бас яг волонтариат хийн гэж бодож байгаа. Тэгвэл ер нь гэж судалж байхад би нөгөө дадлага хийж байхдаа зөндөөх компани руу өргөдлөө явуулж байхдаа хажуугаар нүхээ төгсчөөд энэ компанид одоо редактораар ажиллая гэвэл ямар шаардлага тавьж ийн гэдгийг судлахад ихэнх компаниуд ер нь дандаа волонтариат нэг жил хийсэн байх ёстой гэж шаарддаг юм лээ. Тийм болохоор би бас яг магистрат төгсчөөд тийм нэг жил волонтариат хийн гэж бодож байгаа. Тэгээд ер нь нэг дундажтаа нэг 1500-700 евро цалин өгдөг юм шүү байлээ. Тэгээд би саяхан Хамбург руу нүүсэн. Тэгээд Хамбургаас энд айгүй зөндөө сонин сэтгүүл хэвлэлийн газар байдаг юм билээ. Тийм болохоор энд Берлинийг бодвол арай их боломжтой юм шиг санагдсан. Зөндөө компаниуд руу өргөдлөө явуулж байхад бас арай илүү олон хариу босож авсан юм энд. Тийм байна. Тэр яг зөвл мув хийжтэй манаас тэгвэл яг ихтэй байх газраа хатсан байна. За тэгвэл ерөнхийдөө хэдүүлээ одоо ингээд өндөрлөө. Тэгээ асуултууд руугаа оръё. Сүүлчийн миний зүгээс асуух асуулт гэх юм бол яг энэ мэргэжил хинт тохиромжтой бэ? Тэгээд миний бас нэг анзаарсан юм байдیں۔ Герман хэл судлалт гэхээр ерөнхийдөө Монголд бол ер нь германд л сурах сонирхолтой скол нэг герман герман улсыг сонирхсан тийм хүмүүс айгүй их зүгээр герман хэлний ангид орчоод идэм шиг санагдсан. Яг зүгээр багш магш болохгүйгүй юм байж ч юм уу тийм. Тэгэнгүүт герман руу ч ихсэн эрэхтэй бас нөгөө германистик нь л арай бусад мэрэгчлийг бодвол арай дөхөм юм байна. Би ч яд герман хэлийг ингээд сурцсан юм чинь гэж бодоод орчцог. Тэгтэл яг манай хоёрын өнөөдөр тайлбарласан шиг ингээд яг германистик скол хэл шинжилгээр сурсан тохиолдолд яг ингээд явдаг хэл хэдэн ингээд мэргэжлүүд ингээд чиглэл байгаа боловч яг одоо германистикаар одоо манай
Монголоос ирж байгаа оюутнууд хурж ирээд тийм жоохон төлөвлөгөөгүй хүүхдүүд л нэг германистикээр сурч гад байгаа юм шиг бас анзаарагдаад байдаг байхгүй юу? Миний санаа ойлгогдож байна уу? Ойлгогдож байна. Наад Окей. чи угаасаа яг үнэн л дээ номингийн хэлж байгаа юм. Тэгээ ингээ хүмүүсийн юуг хараад ахаар ингээ хандлагыг хараад ахаар ингэдэг байхгүй юу? Германистикаар сурж байгааг өнгөд за гэд ингээд нэг ерөнхийдөө нэг юм нэг амархан юмар сурж ин да гэсэн тийм бодолтой ерөнхийдөө. Тэгэнгүүт яг начар дээрээ гэдэг шиг германистикаар сурна гэдэг бол хамгийн одоо ерөөсөө хэцүү миний хувьд ч тий одоо мэдээж эцсийн хууль хэцүү юмуд байгаа л та. Гэхдээ герман оронд нь герман судлалаар германистикаар сурна гэдэг бол маш хүнд. Тэгээд оюутнуудын тэгэж нөгөө нэг хөнгөн одоо хуймгаа тий юу ч гэсэн нэг орчиж гэдэг юм уу юу ч гэсэн энд нэг орчоод тэгээд дараа нь юмаа солиж гэдэг юм уу иймэрхүү бодлууд бас байдаг л да. Тэгээд амархан гэж бодоод зөвхөн нөгөө герман судлал гэхээр ганцхан нөгөө нэг юу хэлний курсыг сурсан герман хэлээ дагнаад цаашаа сурчин гэж бодоод ороод ирдэг. Гэтэл яасан дээр шал өөр юм байдаг. Миний нөгөө түрүүний хэлсэнчлэн медиавистик гэдэг тэр хэцүү хичээлийг заавал давах хэрэгтэй болдог. Тэрнээсээ болоод тэрийг давж чадаагүйгээсээ болоод унаад сургуулаасаа гарах тийм эрсдлүүд маш их өндөр байдаг. Тэгээд цаг алдах эрсдэл бас маш их байдаг тий. Анханасаа зорилгоо зөв тодорхойлоод за би яг ямар чиглэлээр цаашаа явах вэ гэдгээ бодоод цаг алдахгүйгээр аль болох миний хувьд бол юу хэлээ сайжруулж аваад шууд үндсэн өөрийнхөө цаашид явъя гэж ботсон ангитаа орох нь бол маш зөв шүү. Тэгээд дараа нь бас нэг ийм юм байдیں۔ Герман дэвштэй чиний нөгөө анкет нөгөө CV гэдэг юм чинь маш чухал. Ерөөсөө хүмүүс ингээл хараад л за хаана юу сурсан байна уу гэд ингээ хараа явангууд хүмүүс германистикаар сурж яснаа дундаас нь ингээ болоод тэгээд өөр чиглэл рүү ингээд орж морсон энэ төр байх юм бол тэр чинь ерөнхийдөө бас нэг миний хувьд тэгж боддог тийм ABC пункттэй нэг юм энэ ингээд энд яагаад ингэж чадаагүй вэ гэж одоо жишээлх юм бол тий яагаад энийг өргөжлүүлэн сураагүй вэ Тэнгүүд би чадаагүй маа гэдэг хариулт өгч болохгүй шүү дээ тэнд чинь тий. Гэх мэтчлэн ерөнхийдөө аль болох чи өөрийнхөө зөв сонголтоо зөв хийгээд өөрийн хүссэн мэрэгчлэрээ цаг алдахгүйгээр сурах нь зөвөө. Тэгээд хэрвээ чи Германд одоо тэр Бонны их сургуулийн германистикийн ангид ороод тэр сургуулийн тэр 3 удаагийн шалгалтыг гурван ангид даваагүй унах юм бол тэр мэрэгчлэр өөр сурах боломжгүй болдог байгаа. Одоо тэр жилийн мэрэгчлэр тий. Тэгэхээр чи өөр бүр чиглэлийн мэрэгжил сонгож судлах хэрэгтэй болно гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө эрсдлүүдээ зөв тооцоолоод өөртөө яг хэрэгтэй мэрэгчлээ сонгож судлах нь зөв шүү. Тэгээ герман хэлийг амархан гэж герман хэл судлалыг те хэл судлалыг амархан гэж юусаа бодож болохгүй. Бидний герман хэлний курсэд сурч байгаагаас илүү бүр шал өөр юмнууд те фахбегриф мэрэгжлийн үг хэллэгнүүд ингээд ороод ирдэг шүү гэдгийг хэлье гэж бодож байсан. За ойлгомжтой. Тэгэхээр Наскагийн зүгээс бас энэ мэрэгчлэр ямар хүн сурахад тохиромжтой гэсэн тал дээр бодол санаа байна уу? Миний бодлоор бол одоо хэл судлалыг ашиглаад хүмүүсийг бас илүү ойлгохыг хүсэж байвал хэл шинжилэл чам тохирно гэж бодож байна. Дээрээс нь харьцаа холбоо одоо соёл иргэншлийг сонирхдаг хүмүүс бас энэ хичээл тохирно гэж бодсон. Тэгээд дээрэс нь манай энэ магистр айгүйх судалгааны ажил бичдэг болохоор одоо шинжлэх ухааны текст бие даан судалгаа хийх дуртай хүмүүс энэ програмыг сонгох зүгээр байна. Тийм байна. Тэ гоё ойлгомжтой хариулт өглөө. За окей, ингээд ерөнхийдөө манай бидний зүгээс биелсэн асуултууд дууслаа. Тэгээд одоо сонсогч нарын асуултыг бас жоохон хараад хариулцгаая. Эхний 1-2 дугаар семестрт мэргэжлийн зарим хичээлээ ойлгохгүй тийм асуудал байсан уу? Тийм бол яаж шийддэг байсан бэ? Зөвлөгөө өгч болох уу? Манай энэ зочин маань бас өөрөө сураад эхэлсэн болов уу гэж би ойлголоо. Тэгээд одоо яг юу хийх вэ гэж нэг тийм зөвлөгөө авах гэж байгаа шиг байна. Наад дээр чинь түрүү нөгөө айгуу тодорхой хариулсан шүү дээ. 1-2 дугаар семестрт бол ойлгохгүй юм зөндөө гарна. Угаасаа яагаад тэгэхээр нөгөө хэцүү чиний хэлний курсны төвшнөөс чинь шал өөр төвшний герман хэл болж ирж байна. Тэгээ тэрэн дээр юу тусалсан бэ гэхээр миний давтлах хичээлүүд туториум тий. Тэр давтлах хичээлүүд тэгээд тэр нөгөө давтлах хичээлийн чинь чиний дээдлийн курсын одоо төгсөж байгаа
төгсөлтийн курсын оюутнууд сайн мундаг гэсэн оюутнууд нь заадаг штэ тий. Тэд нар чинь бас өөртөө өргөдөл өгөө тэрэнд бивээр нь болж аваад тэр хичээлийг заах эрхээ аваад бас цалинтай ажилладаг учраас тэд нар маань бол маш сайн давтлах хичээлийг өгдөг байгаа. Давтлах хичээлд суух бол маш чухал шүү. Тэгээ ер нь бол тэгж давах хэрэгтэй. Тэгэл ер нь болж өгвөл хичээлээ яг нөө цаг тухай бүрт нь манай нэг Монгол оюутнуудын нэг давуу талын нэг муу тал байдаг. Нэг юмыг ингээд нэг цаг тухай бүрт нэг тулгаад тэгээ нэг юу авах гэдэг байхгүй ингээд нэг бүх юм туулаад ирсний дараа сая ингээд бүх юмыг уншаад нэг шалгалт өгчих гээд байдаг. Тийм биш. Герман болоод ялангуяа оюутнууд нь цаг тухай бүртэн тэмдэглэл хийгээд хичээл болгон дээрээ тэрийг ингээд судлаад ингээд айгүй тийм нөгөө хариуцлагатай сурдаг гэх юм уу те. Тэгээд тэрийг сурах тийм боломжийн ч гэсэн хангаж өгдөг байгаа. Нэг 7 хоногт нэг удаа хичээл ордог ч юм уу те. Нэг удаагийн лекц 7 хоногт нэг удаагийн лекц, нэг удаагийн семинар ордог. Тэгэхээр тэр болгоныг тэр 7 хоног болгонд нь хийгээ явах юм бол яг мэдээж хэрэг чадахгүй гэх юм байхгүй тийм. Миний бодлоор бас хамт сурч байгаа оюутнуудтайгаа бас сайн ярилцвал чамтай айгүй их тус болно гэж бодож байна. Ойлгоогүй зүйлсээ яг өөр хүнтэй ингээд бас өөр хүн тайлбарлаад ч юм уу өөр хүнтэй ярихаар бас ингээд арай ойлгоход амар байдаг. Тийм шүү. Яг зөв. Тэгээд сэтгэлээ авах боломжийн талаар асуусан байна. Жонхоо ярьж өгч болох уу гэсэн байна. Тэгээд миний зүгээс гэх юм бол нэг мэдих юм гэвэл бакалаврын хувьд бол тэтгэлэг жоохон хомс байдаг Герман руу. Одоо нэг даадын буюу Германы эрдэм солилцооны албан тэтгэлэг байдаг. Тэр нь гэхдээ яг герман хэл яг албан ёсоор үздэг хэлний шалгалт албан ёсоор өгч болдог нөгөө хэдэн 10 жилүүдэд л сурж байгаа хүүхдүүдэд нээлттэй тийм тэтгэлэг байдаг. Тэрнээс биш яг мастерт ирэх гэж байгаа тохиолдолд бол нөгөө нэг улс төрийн сангууд эдэн штэ Монголд ч ихсэн одоо төлөөлөл байдаг. Конрад Аденауер сан, Фридрих Эберт сан гэх мэтчлэн Ханс Айл ч гэсэн байдаг. Тэдний зүгээс бол яг мастрын хөтөлбөрт сэтгэлийн хөтөлбөрүүд заалж идэг. Тэнд нь бас материалыг бүрдүүлээд явуулахад асуудалгүй гэж би ойлгосон. Гэхдээ бас Монголд байгаа төлөөлөл рүү явуулах уу эсвэл шууд Германд дах яг нэг гадаад оюутнуудыг хариуцсан хүн рүү бичиг баримтаа явуулах уу гэдгийг бас жоохон бодож үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо өрсөлдөөн нь мэдээж өөр л болно. Одоо Монгол руу материалаа Монгол дахь суурин төлөөлөгч рүү материал явуулах юм бол Монгол хүүхдүүдтэйг өрсөлдөж байгаа сонгогдно. Харин Герман дахь төлөөлөгч одоо Герман дахь гадаад оюутнуудыг хариуцсан хүн рүү материалаа бүрдүүлээ явуулах юм бол Германы системд нь ороод тэгээд олон нийтийн хүүхдүүдтэй өрсөлдөнө гэсэн. Гэхдээ ер нь суурин төлөөлөгчтэй учраас тэднэрээрээ дамжуулаад сангууд нь материалч нь авах байх төлхөө. Тэгээд өөр тэтгэлгийн талаар бол миний зүгээс нэмэлт мэдээлэл байхгүй байна. Та хоёрт мэдж байгаа юм байна уу? Герман ч өөрөө нөгөө сургууль маань үнэгүй байдаг штэ тий. Сургууль үнэгүй учраас одоо Америк Америкийн орнууд одоо Америк одоо өөр орнууд шиг Англи тий. Англи бусад орнууд шиг тийм их олон тийм тэтгэлгүүд яг намынгийн хэлээр бакалаврт жишээлх юм бол тийм байдаггүй байгаа л да. Тэгээд яа тэгэхээр сургууль маань үнэгүй учраас тэгээд хичээлийнхээ хажуугаар бас нөгөө 450 евроны ажил хийгээд ирж ажиллах боломжууд бас ажиллангаа сургуульдаа сурахад бол ерөнхийдөө болдог. Сургуулийнхаа оюутны байрчин жишээлх юм бол ерөөсөө 200 евроны байрч хүртэл байдаг штэ тий. Тэгэхээр тэгингээ бас сурчдаг учраас ер нь бол тэтгэлгийн хувьд бол тийм байдаг шүү. Яг хөө магистрт бол сая намын хэллээ шүү дээ. Тийм тэтгэлгүүд байдгаа гэд. Тийм. Тэгэд дан 450-аас зогсохгүй бас тэрнээс их цалин авч болдог. Яг цагаа л хэтрүүлэхгүй болвол. Тийм. Яг хөө гэхдээ нөгөө хичээл маань бас хажуугаар нь цалгарсан л та тий. 450-аас арай их хийгээд ирэхээр. Тийм. За тэгвэл дараагийн асуулт нь яагаад энэ хүн мэргэжлийг сонгосон бэ? Бусад мэргэжлүүдийг бодвол илүү онцлог байгаа юу гэж асуусан байна. Энийг бид нар ярилцлагынхаа эхэнд ярилцсан байгаа. Тэгээд эхний хэсэгт тэгээд дараа нь YouTube дээр тавигдахаар нь дахиад сонсоод үзээрэй. Түрүүний Азаа ихчин ярьжсэн юм дээр германистикаар төгсөөд шууд герман хэлний багшаар ажиллаж болохгүй юу? Заавал дараа нэг жил DAFA-аар сурах ёстой байдгүй. Тийм бол DAFA-аар их сургууль сурах ёстой юу? Хаанаас нэг жилийн DAFA-ын сургууль тавил зүгээрээ гэж асуусан байна. Шууд DAFA-аар сурах боломж байдаг их сургуулиудад.
Deutsche Fremdsprache гэдэг юм ангид байдаг шүү. Тэгэхээр тэнд бол шууд ороод сурах боломжтой. Юуны Weiterbildungsmöglichkeit бол хаас айгу байдаг. Дөө тийм дафаар сурах боломжууд манай их сургууль дээр жишээлх юм бол байж байдаг. Бооны их сургууль маань өөрөө тийм цааш нь мэргэжил дэвшүүлэх сургалт өгдөг учраас ер нь бол тэндээ үргэлжлүүлээ сурах боломж байдаг. Тийм. Тэгээд бас нөгөө Герман судлалч нь бас дотроо англилтай нэг нь болохоор яг бакалавр Bachelor of Arts-аар сурж болдог Germanistik. Тэгээд нөгөөх нь болохоор Deutsch auf Lehramt гэдэг яг Германдаа ч гэсэн герман одоо сургуультай герман хэлний багш болох одоо багш мэргэжил эзэмшиж байгаа хүүхдүүд auf Lehramt гэж дахиад нэг юм тийм бакалавр магистр гэсэн системээс гаднах нэг тийм өөр системээр явж сурдаг байхгүй юу? Тийм яг үнэ. Адилхан л бас модулууд хуваагдаад тэгээд модулууд нь семинар, лекц центр хуваагдаад явагддаг л да. Бүтцийн хувьд бол гэхдээ агуулгын хувьд яаж нөгөө нэг бас хүүхдэд хичээлийг яаж орох уу гэх мэт тийм дидактикийн ангиуд бас байдаг байгаа. Тэгээд тэрийг бас сураглаад үзэж болно шүү. Тийм бол яг хөө герман бүр зөвхөн Монголд герман хэл заагаа зогсохгүй германд ч гэсэн герман хэлний багшаар ажиллах тийм эрх авна гэсэн үгэлтэй аль би бас нэг гэхдээ ер нь зөвхөн Монгол багшлах гэж байгаа бол бас германистикаар сурсан байхад илүү өргөн боломжтой гэж харж байна. Дараа нь ч гэсэн өөр мэргэжил рүү хөрвөх боломжтой тий. Тэгээд ер нь германистикаар герман сурсан байхад нөгөө нэг PASH гэдэг одоо бас хөтөлбөр байдаг шүү дээ. CDFA гэдэг бас байгууллага байдаг. Гадаад дахь герман хэлний багш нарын тийм хариуцсан тийм герман хөтөлбөр. Тэдний ч гэсэн ингээд нөгөө нэг багш нарын мэргэжил дэвшүүлэх гэх герман сургалтууд явуулдаг. Тэрэнд нь ч гэсэн бас хамрагдаад Монголдо герман хэлний багшаар ажиллаж байгаа бол бас оролдоод үзээрэй гэж хэлмээр байна. За Орос сургууль төгссөн орос хэлтэй хүнд энэ мэргэжлэр сурах болон давуу талууд байдгүй гэж байна. Миний мэдээлэл. Орос хэлээр Орос хэлтэй л гэсэн үг үү тэгэхээр? Тийм. Орос ганцхан орос хэлтэй болохгүй л дээ. Герман хэл сайн байх хэрэгтэй. Эсвэл тэгээд дор хаяж нөгөө англи хэлтэй те англисткаар сурч мурчаад те тэгээд дараа нь яг нөгөө мэргэжилтэй магистртаа сурах юм бол наскар шиг тийм нөгөө лингвистик тал руугаа ч юм уу тэгэж гүнзгийрлэн судлах боломжтой. Тэгэхээр ганцхан орос хэлтэй болвол англи хэлтэй болвол герман судлалаар сурах боломж юус байхгүй. Герман судлалын чинь гол шаардлага нь юусоо л герман хэлээ маш сайн сурсан байх хэрэгтэй л гэдэг байна шүү дээ. Тийм. Наскагийн хувьд миний хувьд бол миний магистрийн хөтөлбөрт уг нь орос хэл сонгож болдог байхгүй юу. Гэхдээ заавал нэг филологийн бакалавр хийх ёстой болохоор бакалавра яг одоо Russistik гэдэг тийм бакалавр байдаг. Тийм чиглэлээр хийгвэл тийм боломж байхгүй гэж бодож байна. Тийм. Наскагийн хувьд бол мастрын хөтөлбөр байгаа. Мастраар сурах гэж байгаа тохиолдолд бол орос хэлтэй бас сурах боломжтой гэж байна шүү дээ. Гэхдээ тэр тухайн мастерт дахиад орохын тулд мэдээж бакалавртаас тэр чиглэлээр юм үзсэн байх хэвээр. Тэгэнгүүт бакалавраар орос хэлээр сурч болох уугүй юу гэхээр за их чи хэлсний дагуу жоохон асуудалтай байх нь шүү дээ. Би нэг асуулт нөгөө сүүлд нэг оюутнуудаас ирсэн асуулт байсан шүү дээ. Нөгөө бидний сүүлд явуулсан асуултын дотор тэрийг ярилцах юм уу эсвэл тэндээс хэрэгтэй гэсэн асуулт. Яг хариулмаар байгаа юм аа санаж байгаа бол хариулчих. Тэгээд бүгдийн нэг хүрчлээ одоо хариулах юм бол ер нь 2 цаг ороо жоохон өндөрлөе гэж бодож байна. Тийм би тэрнээ нэг асуултыг маш зөв болоод аюу сонирхолтой асуулт гэж харсан. Юугаа гэхээр нэг оюутан асуусан байсан. Хэл шинжилэл гэдэг энэ мэргэжил ер нь ирээдүйд хэрэгтэй юм уу гэсэн. Оо яг зөв. Тийм мэргэжил ер нь хэрэгтэй юм уу? Ер нь энэ хэл шинжилэлээр сураад яах юм бэ гэсэн тийм маягтай асуулт байсан. Гэтэ хөөрхөн асуултсан байсан шүү. Би арай муухайгаар формулирован болж иж магадгүй те. Тийм миний хувьд болохоор хэл шинжилэл гэдэг хичээл маань ерөөсөө энэ хэл шинжиллийн ухаан гэдэг юм бол хүн төрөлхтнөөс хизээч салахгүй гэж боддог байхгүй. Хүн төрөлхтний цаашдын хөгжил бидний одоо энэ улс орнуудын соёл оршин тогтнох байдал бүхэл юмтай энэ хэл шинжилэл холбоотой. Тэгэхээр хэл шинжиллийн ухаан гэдэг юм бол шинжлэх ухаанаас хизээч арчигдаж өгөө болохгүй зүйлээ. Энэний харин ирээдүйд нөгөө ажлын байр маань ямар байх вэ гэдэг асуултад асуусан байгаа. Яг хүмүүс мэдээж ирэх Монголынхаа нөхцөл байдлыг бодоод Монголдо хаана ажиллах уу гэдэг юм бодож иж болно л доо. Яагаад тэгэхээр энэ маань бас асуудалтай юу гэхээр Монгол маань өөрөө
шинжлэх ухаанч байх тал руугаа айгүй дутагдaltaй гэж хардаг байхгүй юу? Тийм. Тэнгүүд Герман орнуудыг бодох юм. Герман орн одоо энэ өөр хөгжингүй орнуудыг бодох юм бол эдгээр чинь бол шинжлэх ухаанд маш их хөрөнгийг зарцуулж байдаг шүү дээ, тий. Ганцхан одоо ганцхан медицин, ганцхан хууль зүй, одоо ганцхан байгалийн шинжлэх ухаан гэхээс илүү нийгмийн шинжлэх ухаанд бас маш их хөрөнгийг зарцуулж байдаг. Энэ дотроо энэ хэл шинжилгээ ухаанд аюул хөрөнгийг оруулдаг. Одоо Герман орны жишээгээр аваад үзэх юм бол нөгөө Паш гэж сайн нэмэнгийн хэлсэнчлэн те Штайнмайерыг багта тэр хөтөлбөрийг гаргаад энэ Герман хэлийг цааш нь хөгжүүлэх тал дээр энэ Герман хэлний багш нарыг бэлдэх гадаадын оюутнуудыг Герман хэлийг сургах, тэтгэлэг өгөх гэл ийм юмнуудыг аюул яадаг бодлогоодыг барьж яадаг. Монгол орны хувьд болохоор тэр маань жоохон дутагдaltaй санагддгийн. Гэхдээ мэдээж ирээдүйд бүхэл бүтэн улс орон эмчин соёлоо авч үлдэхийн тулд хэлээ авч үлдэхийн тулд тодорхой хэмжээнд биднэрт мэрэгшсэн судлаачдад зайлшгүй шаардлагатай. Тэр судлаачдыг бэлтгэхийн тулд бид нар их хэл шинжилгээ ухаанаар сурах шаардлагатай. Тэгэхээр гадаадад ирээд бидний бит хоёрын одоо Наска бит хоёрын сураад байгаа мэрэгжил чинь буцаад ирээдүйд бидний бас өөрсдийн хэлний бас юунд хөгжилд бас нэмэр оруулна шүү дээ. Би зөндөө олон бодож байсан. Яг нь миний туйлын өсөл мөрөөдөл маань сэтгүүлч учраас яалтчгүй тэндээсээ хазаач чадахгүй байгаа байхгүй юу? Хэл шинжилгээ судлаад явж байгаа хүмүүс болохоор маш их идэ, маш их санаануудыг олдог байхгүй юу? Яа Монголдоо Монголынхаа хэл шинжилгээ нэг ийм юм судлаад өгч гэсэн. Энэ нь ямар байд юм бол да энийг нэг судалж хайсан гэсэн тийм судалгааны ийм санаанууд маш их орж ирдэг байхгүй. Тэгэхээр тийм судалгаа гэдэг бол ерөөсөө дуусахгүй. Тэгээд энэ хэлийг авч үлдэх, соёлоо, улс орноо авч үлдэх гэж бодох юм бол хэл шинжилгээ ухаан бол ирээдүйд байж ахал ёстой байсарч байх болно гэж боддtiin. Сүүлд би нэг подкастыг энд нэг хэлжмээр байна. Магадгүй олон хүмүүс сонссон байж магадгүй л дээ нөгөө Төвшөө Дүлгэн хоёрын Positive Mongolians podcast дээр нэг Харвардад сурж байгаа манай сэтгүүлзэн ангийг надтай хамт төгссөн манай ангийн цацралын охин тэр нөгөө ярилцлага өгсөн байсан. Тэгээ тэрэн дээр одоо ирээдүйд ямар мэрэгжлүүд тунаж үлдэх вэ гэсэн тийм айгүй гой сонирхолтой сэдвээр ярилцсан байсан шүү. Тэрийг заавал та олж уншаарай, үзээрэй, сонсоорой. Тэгээ тэрэн дээрээс ер нь ямар мэрэгчлүүд үлдэх вэ гэхээр одоо Geisteswissenschaft буюу нийгмийн шинжилгээ ухаан те энэ чиглэлийн одоо хүний оюун ухаанаар бодож, бичиж судалдаг ийм судалгааны ийм мэрэгчлүүд бол тунаж үлднэ. Бусад одоо олон мэрэгчлүүд бол ийм технологичод, компьютерчаад ингээд ажилтан шаардлагагүй болох магадлал өндөр. Тийм учраас хэл шинжилгээ их чухал. Тийм байна. Ястаа сонирхолтой яриа өргөмөлж байна та. Тэгээд тэр подкастыг нь гэсэн сайн сонсцоо. Энэ асуулт манайс айгүй хөөрхөн асуулт байсан. Тэр асуулт асуусан хүмүүст баяр хүргье. Тийм яг зөв. Тэгой асуулт хэлээ. Тэгээд би бас дээр нэг ном уншиж байсан юм. Тэр нэг цайлагсад гэдэг ном байдаг шүү дээ. Тэ тэрний нэг 7 дугаар бүлэгт нь билүүдээ яг нэг онгоцнууд яагаад сүрдэг талаар бичсэн байсан байхгүй. Тэгээд тэнгууд одоо жишээлбэл нисгэгч маань одоо жишээл Колумб гаралтай. Тэнгууд нэг төв болон станц дээр нь сууж байгаа хүн нь одоо Европ гаралтай хүн байлаа гэхэд нэг ингээ хэлнийх нь одоо нэг функц буюу одоо үүрэг нь ингээд тухайн улсаасаа шалтгаалаад хэлээс шалтгаалаад өөр байдаг. Нэг нь илүү нэг хүлээн авч байгаа хүн нь миний юу яриад байгааг ингээд ухаад ойлгох шаардлага ёстой гэсэн тийм одоо зорилт тийм ойлголттой байдаг. Болвол Европ улс орнууд бол жишээлбэл ингээ хүргэгч буюу одоо ярьж байгаа хүн нь юмаа үнэхээр тодорхой ойлгох хэмжээний хэлж явах ёстой гэсэн тийм одоо суурь ойлголттой гэдэг ч юм уу. Тэгээд тийм юм буруу ингээд соёл болон одоо энэ хэлний онцлогоос болоод ингээд тухайн онгоц нь ингээд сүрсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг болсон явдал юм шиг байлаа л дээ. Тэгээд тийм болохоор яг иймэрхүү хэл судлал тэгээд түрүү Наска ч гэсэн хэлжсэн шүү дээ. Зөвхөн хэллээ судлаа зогсохгүй соёл иргэншлийг нь ч гэсэн судлах сонирхолтой хүмүүс тохиромжтой гэдэг тий. Тэгээд тиймэрхүү ийм одоо situation болоо тий ингээд дэлхий дээр ийм одоо асуудлууд улам илүү ингээд олон нийтийн international болсон үед бас гарч ирэх байх. Тэр болгонд нь тэрийг сайн судлаад ойлгоод хооронд нь ингээд үйл ойлголцлыг нь ингээд багасгадаг юм хэл судлаачд бол үргэлж хэрэгцээтэй л байх юм байна гэж ойлгож ирсэн. Тэгээд Наскагийн хувьд ч ихсэн асуултан дээр нэмж хэлмээр юм байна уу? Энэ мэрэгжлийн ер нь утга нь тий энэ нийгэмд энэ эзлэх байр суурь гэх юм уу?
Би ч гэсэн одоо азаа хичээлжсэн сайн хэлсэндээ судалгаа дуусахгүй гэж хэлжсэн. Сая энд нэг хүн бас асуусан байсан би мастрынхаа ажлыг ямар сэдвээр бичиж байгаа вэ гэж. Би ч гэсэн бас нэг одоо монгол хэлнийхаа тухай янз бүрийн судалгаа хиймээр зөндөг санддаг байсан. Тийм болохоор би бас магистрынхаа ажлыг монгол хэлний тухай бичиж байгаа. Би юугаа thesis-ийнхаа title-ыг энэ доор юу комментээр оруулчих. Emotion metaphors in Mongolian in English гэдэг тийм сэдвээр магистр ажил бичих байгаа. За. Тэгвэл бас Монголынхаа судалгаанд ч гэсэн хувь нэмрийг Германаас оруулаад явж байна. Тэгээд ялангуяа одоо ч гэсэн манайхаа анзаарсан бах нөө мэтгэлцээ яваад байгаа штэ. Нөө Монгол бичгийн дүрмийг шинжлэхгүйгээд Германд ч гэсэн яг герман хэлнийхаа дүрмийг шинжилжсэн нэг үе байдаг. Тэгээ одоо хөвшин үеийнхэн маань хуучин бичгээрээ бичээд шинэ үеийнхэн нь шинэ бичгээрээ бичээд явж идэг. Тэгээ тэр ч гэсэн яг мэтгэлцээ үүсгэжсэн. Тэгээд энэ тэр болгонд ч гэсэн яг энэ шинжлэх ухаан үүднээс нь яг аргументуудыг ингээд авчирч өгдөг юм мэрэгчлэнүүд байхад бол ялцчгүй шаардлагатай байгаа. Мэргэжилтнүүд л чухал шүү дээ, тэ. Зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлний дүрм одоо бүхэл юм ингээ өөрчлөд авах юм бол тухайн улс орны бас нөгөө соёлд нөлөөлөх байхгүй. Тэгэхээр мэргэжилттэй хүмүүсийг бэлтжиж тэгээ энэ дээр нэг ганц чухал ямыг дахиад дурдаад хэлэхэд Монгол Герман нэг удаа ярихгүй заа юм аа. Герман дээр штэ Монгол судлал гэдэг анги байдаг штэ хүмүүсээ гэдэг шиг. Герман дээр штэ Монгол судлал гэдэг анги Германы манай Бонnig сургууль дээр бүр байдаг. Берлинд байдаг гэж сонсчихсан юм байна хүмүүс их сургууль. Мюнхенд байдаг шиг санагдчих байна. Ер нь бол ингээд Герман оронд бол Монгол судлалаараа цааш нь үргэлжлүүлээд олон улсын төвшөнд Монголынхаа одоо монгол хэлээ цааш нь судлаад Монгол орныхоо соёлыг судлаад Монгол орныхоо бас юм юунд хувь нэмрээ оруулах боломж байдаг. Тэр тал дээр бас тэтгэлгүүд бас их олддог шүү. Магистрийн, докторийн тэтгэлгүүд энэгээр одоо маш олон тийм судлаачид маань докторийн тэтгэлэг аваад судалгааны ажлаа хийгээд явж байгаа хүмүүс бас байдаг. Тэгэхээр ганцхан ирээдүйд би ажлаа яах вэ, цалингаа яах вэ гэж бодоод байхгүйгээр Германд хэрвээ монгол судлалаар цаашаа сурах юм бол хэл судлаа цааш нь хөгжүүлээд бас тэтгэлэг аваад эхний ээлжинд тийм байх боломжтой. За ингээд энийг төгсгөлийн үг гэж авч үзье. Хэдүүлээ өнөө маш удаан, жирийн үеэс арай удаан тэгээд бас ихтэй сонирхолтой тэр болгоом Германтай ойр хүмүүсийн сонирхтыг мөртлөө бас ингэж гүнзгий авч хэлэлцэж байгаагүй мэргэжлийн талаар ярьж үзлээ гэж бодож байна. Тэгээд хоёр оролцогчтой маш их баярлалаа. Өөртөөхөө зүгээс мэддэг болгоно бид нартай хуваалцсанд. Миний зүгээс ч гэсэн олон юм сурч авлаа. Тэгээд YouTube дээр үзэж байгаа хүмүүстээ зориулж хэлэхэд subscribe дараарай. Манай өмнөх 5 дугаарыг бас үзэж амжаагүй байгаа бол орж үзээрэй. Өнөөдрийн сэдв маань чиний сонирхсан мэргэжил биш байсан бол за тэгээд ингээд өнөөдрийн ярилцлагыг өндөрлөё.